Дарга ирэх гишүүдээ Улсын их хурлын гишүүн А. Ариун Заяа нарын 9 гишүүн 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Улсын их хурлд өргөн мэдүүлсэн Монгол Улсын их хурлын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн үзэл баримтлалын хүрээнд хилцэх асуудлыг төрийн байгуулалтын байнгаараа 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн хурлаанаараа хилцлээ. Хуулийн төсөлд иргэд байгууллагаас Улсын их хурлд ирүүлсэн өргөдлийг судлах, дүн шинжилгээ хийх, холбоодох санал бэлтгэх болон нийтийн ашиг сонирхлыг хүндсэн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийн асуудлыг эрхлэх өргөдлийн байнгын ороог байгуулах, аж үйлдвэржилтийн бодлогын болон инновац цахим бодлогын байнгын ороог эдийн засгийн байнгын ороонд, боловсрол шинжилх ухаан спортын байнгын ороог нийгмийн бодлогын байнгын ороонд, ёс зүйн байнгын ороог төрийн байгуулалтын байнгын ороонд тус нэгтгэх, байнгын ороодыг нэгтгэсэнтэй холбоотойгоор аж үйлдвэрчдийн бодлогын, боловсрол соёлын шинжилх ухаан, спортын, ёс зүйн, инновац цахим бодлогын байнгын ороодыг эрхлэх асуудлыг холбогдох байнгын ороодод шилжүүлэх, түүнчлэн байнгын ороодын эрхлэх асуудлын тодорхой хэсгийг дагнан хариуцуулахаар төрийн байгуулалтын байнгын ороонд, ёс зүйн бүрчилсэн хөгжлийн эдийн засгийн байнгын ороонд, жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийн, инновац цахим бодлогын хөгжлийн, байгаль орчин хүнсүүдтэй аж ахуйн байнгын ороонд агаар орчны бохирдлын, хүнс хөдөө аж ахуйн нийгмийн бодлого, боловсрол соёлын шинжилх ухааны байнгын ороонд шинжилх ухааны соёл спорт залуучуудын дэд хороог байгуулах зохицуултыг тусгажээ. Байнгын орооны хуралдаанаар хуулийн төслийг хилцэх үед Улсын их хурлын гишүүн Зульфахаар уян гишиг нар боловсрол соёлын шинжилх ухаан спортын байнгын ороог нийгмийн бодлогын байнгын ороонд нэгтгэх үндэслэлийн талаар Улсын их хурлын гишүүн Шижир Улсын их хурлын одоогийн бүтэц болон аж үйлдвэрчдийн бодлогын байнгын ороо, инновац цахим бодлогын байнгын ороог бусад байнгын ороонд нэгтгэх талаар асуулт асууж хариулт авсан болно. Улсын их хурлын гишүүн Тэмүүжин Улсын их хурлын тусгай хяналтын дэд хорооны тухай хуулийн төсөл болон хянан шалгах төр хорооны даргалагчтай холбоотой хуулийн төслүүдийн талаар Улсын их хурлын гишүүн Шижир Улсын их хурлын хамгааллын газрын бүтцийг өөрчлөх зохимжгүй талаар Улсын их хурлын гишүүн Бүрөвдөрж хуулийн төслийг дэмжиж байгаа бөгөөд байнгын ороодод гишүүд хуваарлахтаа олонх цөөхөн төлөөллийг зохистой хуваарлах талаар Улсын их хурлын гишүүн Зульфахаар Баярбаатар нар хуулийн төслийг дэмжиж байгаа боловч боловсрол соёлын шинжилх ухаан спортын байнгын ороог татан буулгахыг дэмжихгүй талаар Улсын их хурлын гишүүн уян гишиг байнгын ороодыг нэгтгэх, гишүүдийн тоог нэмэх нь хурлын ачаалал, эрс, асуудал, хилцэх чадвар цөргөөр нөлөөлж болзошгүй талаар мөн байнгын ороодын статистик мэдээлэл, ачаалал зэрэг тодорхой судалгаа гаргах талаар Улсын их хурлын гишүүн Баярмаа хуулийн төслийг дэмжиж байгаагад бүтцийн өөрчлөлтийн гарах хэмнэлт үр ашигын талаар Улсын их хурлын гишүүн Ж. Батэрд нь хуулийн төслийг хилцүүлгийн явцад тодорхой саналаа тусгаж ажлын хэсэг байгуулан ажиллах талаар саналаа илэрхийлсэн болно. Байнгын хороо хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хилцэх талаар санал хураалт явуулахад Монгол Улсын их хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 63.2% саналаар хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 63.2% саналаар үзэл баримтлалын хүрээнд хилцэх хэсэг асуудлыг байнгын орооны хуралдаанд оролцсон гишүүд дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанаар хилцүүлэх зүйтэй гэж үзсэн болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ Монгол Улсын их хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хилцэх талаарх төрийн байгуулалтын байнгын орооны санал дүгнэлтийг хилцэн шийдвэрлэж өгөхийг хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа.